Самбастна та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. За Canva хичээл хайлж дугаараар за энэ strawberry буюу одоо гүзээлцгийн ийм бичлэг яаж хийснийг үзүүлье. За энэ нүүрийн шавд дээр зарж байгаа хүүхдийн гүзээлцгийн амттай ийм амин витамин байгаа. За тэгээ энийг одоо рекламдахын тулд рекламдаж явах тийм рекламтад бас энэ их зүгээр санагдлаа. Strawberry-гээ зүгийн гүзээлцэн гэж бичээ. Тэгээ яг энэ бичгнийхэн дуудаа гүзээлцэн ингэж урсж байгаа юм шиг тийм ээ. Ийм эффект аа. За хоёр дахь нь болохоор бас нүүрийн шопын реклам байгаа. Энэ нүүрийн шопын нүүр царай болсон. Энэ одоо хиймэл явахаар бүцээ нэмэгдэгийнхэн царайг ингээд айгуу гоё bright тийм ээ гоё гэрэлтэй болоод ардаас нь ингэж гэрэл цацаж байгаа юм шиг. За ийм гоё эффект оруулсан баа. За тэгээ энэ хоёрыг яаж хийснийг үзүүлье тийм ээ. За эхлээд бол бид нар яах вэ гэхээр энэ background дээр background-а нэг юм хөнгөө ягаан өнгө сонгочих заяа. За тэгээ дээр нь дараа нь бид видео руугаа очичоод энэ дээр нь strawberry гэд бичингүүд чинь одоо маш олон юм гүзээлцэгний одоо ийм зургнууд бичлэгнүүд байгаа. За энэ чэнэс яхана нэгийг сонгочих. За би болохоор энийг сонгоцсон байгаа. За тэгээ зөндөө олон гүзээлцэгний бичлэгнүүд байлээ. За заавчгүй гүзээлцэгч гэх юу ахаа. За тэгэл янз бүрийн чимс хийж болно шүү дээ. Лимон те бери мэри гэд. За тэгээ яг энийг ингээд энэ дээр ингээд оруулсан байгаа. Тэгээд за тэгээ энэ дээр бид нөгөө энийгээ бид ингээд background remove background гэдэг арилгачих. За тийм бол цаадлынх нь надад ийм цайвар ягаан өнгө нь гарч ирж байгаа. За тэгээ энэ дээр бид нар текст оруулна. За текст оруулахдаа бид нар энэ дээр за тэгээ strawberry тийм ээ. За тэгээ энийгээ бид нар ингээд нөгөө юу яана цагаан өнгөтэй болгох хэрэгтэй. За тэгээ фондын ингээд ийм антон ч юм уу тийм ээ ийм жоохон юм бүдүүн зузаанд ийм юу сонгочих заяа. За тэгээ энийг ингээд ер нь бол цагаан өнгө бас ер нь их цэвэрхэн юм билээ. За тэгээ энийг бид нар ингээд олшруулна. За тэгэл за нэг юм тав байхад болж байна тийм үү тий. Одоо тэгээ бас ингээд голыг олчих. За тэгээ энийг бид нар бас ингээд олшруулад энэ наатлынх нь байгааг эффект оруулна. Гэхдээ энэ hollow эффект нөх одоо нэвт гэсэн үг шүү дээ тий. Hollow гэх нүхтэй юм шиг тийм юм нэвт гарсан юм яагаа. За тэгээ энийг бид нар яг энэ дээр ингээд тавина. За гэхдээ энийг бас ингээд олшруулах хэрэгтэй байгаа. Нөгөө бүгдэн дээр нь ингээд тавих учраас тийм ээ. За чинь одоо энийг бол энэ дээр ингээд тавьчихж байна. За энийг энэ дээр за ингээд тавьчин тийм үү. За тэгээ нэг position-ыг бид хамгийн гол нь өөрчлөх хэрэгтэй байгаа. Position гэж ороод энэ layers гэж ороод тийм ээ. За тэгээ энэ бидний бичлэг маань энд байгаа учраас нэг бүтэн цагаануудынхаа дээр нь юугаа тавиад дээр нь болохоор нүхтэнүүдээ ингэж тавиад за иймэрхүү маягаар тавих байгаа. За тэгэхээр энэ яг энэ бичгнийхэн дундуур ингээд энэ гүзээлцэг юм оршиж байгаа эффект орж байгаа. За тэгээ яг энэ дээр нь бид нар би болохоор энийг нэг олшруулж агаад за хоёр болгоцсон. Тэгээ хоёр дахь хуудсан дээрээс нь яг эхнийх нь ингэж явж байгаа. Тэгээ хоёр дахь хуудсан дээр нь би нөгөө бүтээгдэхүүн оруулсан. За энэ үг тийм ээ. За тэгээ энийг бас background-ыг арилгаад за тэгээ яг position дээрээ бас энийг хамгийн дээр нь авчираа тавьчих. За том жижиг энийг цанаар өөрсдөө тохируулчин тийм ээ. Яг ямар нэг гүзээлцгийн амттай одоо юу ч хийж дундаад чихэр бичэн тийм ээ. Гүзээлцгийн амттай зөндөл юм байдаг шүү дээ тий. За тэгээ хоёрыгаа бас анимашн оруулчих болно. Энийг ингэж дараад тийм ээ одоо энийг ийшээ ингэ явуулчих болно тийм ээ. За тэг ингээд буцаад ингэж ирээд буцаад ингэ замыг ингэ зааж өгч байгаа байхгүй. За тэгээ яг дан гэд ингээд болох чинь. За тэгээ хоёрынхаа 100 энэ бол 156 энэ бол 155 байна тийм ээ. За тэгээ бид нар ингээд бичлэгээ үзье гэх юм бол 155 156 хоёрыг ингээд үтчихэж болно. За энэ бол бас айгүй хөөрхөн эффект байгаа. Тэгээ яг энэ би доотлол нь strawberry гэж энэ ая оруулсан байгаа. Энэ урталт нь оруулсан байсан энд орсон байна. За дараагийнх нь болохоор энэ эмэгтэйгийн
энэ бичид юу байгаа. За энийг хэдүүлээ бүгдээрээ хийцгээе тийм ээ. За нэг шинээр юу аваад энэ дээр бас юм гоё тийм цайвар шар авчих заяа. Нэлээд гоё юм цайвар шаардлагатай зүгээр юм шиг санагдаж байна надад бол. За тэгээд нөгөө эмхтэйгээ ав дээр нь өөрийнх нь зураг нь болохоор энэ тэр нь болохоор янзлцсан зураг байна. За энийг ингээд за тэгээ бэкграундыг бас арилгах чинь заяа. За тэгээ энийг бид нэр цагаан болгоод за тэгээ transparency нэмэлээ солиулчих. За энийг иймэрхүү юу оруулаад за тэгээ элемент дээр очичоод light гэдэг ингээд гэрэл гэдэг ингээд бичингүү тийм цагаан графикны юм гэрлүүд байгаа. Тэг хангачи тийм ээ. За энэ цагаан гэрлэн за энийг хэдүүлээрээ жижигхэн болгоод энд нэгийг тавиад энэ нэгийг тавиад за тэгээ энд нь мөрнийх нь нэгийг тавиад нүрийн хэмт ч юм уу те. За энд яг позишн нь болохоор яг гэдэг нь эмгтэйг хамгийн дээр нь тавьчихсан яа. Тэгэхээр ап руугаа очичоод чинь ап гарч ирнэ. За энэ ап байна тийм үү. За тэгээ линер гэдгийг сонгочоод за тэгээ энийг жоохон ингэ доош нь болгоод энийг нүүрнийх нь өвөн гэсэн жоохон доор ингээд энийхээ уусалттай оруулж өгч байгаа байхгүй юу. За тэгээ сэвэлж. За тийм бол бас ингээд нэг шууд яахгүй юм юм уусалттай. За тэгээ эдитер рүүгээ очичоод энд filters гэдгийг CL гэж жаад тэгээд энэ дээр нөгөө тэр доошоо capri гэснийг сонгоцоо. Тэгвэл нүүр нь ингэж их гоё гэрэлтэж орж ирдэг юм байлээ. За нүрийн shop гэдэг ингээ оруулчих болж байна тийм ээ. За тэгээ энэ дээр нь болохоор яг үдэ би юу гэдэг тийм ээ. За өөрөөр байж гэдэг юм те. Иймэрхүү маягаар бол бас юм гоё өнгөлөг иймэрхүү эффект оруулаад бас зүгээр. Одоо та ингээд нэг юу яаж өрсөөдөг тийм ээ. Ингээд ижил хэмжээтэй ингэж тавьдаг одоо ийм функцтэй байдаг юм байна. Би бас тэрийн сайн мэдгүй тэр хасны яснаа олсон танарт үзүүлчихье. За жишээ нь одоо бид нар ингээд энэ дүрсийг одоо ингээд аягүй олон ингээд зэрэгцүүлэх шаардлагатай байж болно шүү дээ тийм ээ. За энэ бол яг ингээд автоматар яачлаа. За тэгээд гэх юм бол энийг шууд ингэдэм байна. Ингэж тэмдэглэж чаад энэ баруун тавчаад дараад space equally гэдэг юм тийм ээ. Tidy up гэдэг хоорондох зай мануудыг ингээд бүгдийг тааралчих юм бол ингээд тааруулчт юм билээ шүү. Тийм болохоор энэ бас аягүй зүг энэ баруун тавчаад дараад тэгээд энийг эхлээд ингэж тэмдэглэж жаад тэгээд баруун тавчаад дараад энэ space equally гэдэг эсвэл horizontal юм уу vertical юм horizontal юм босоо хэвтэйг энэ бас яаж болно. За бүгдийг яг дөрвөлжин бүгднгийн хооронд адилхан хэмжээтэй гэдэг юм бол энэ tidy up нь бол аюу зүгээр юм билээ. За энэ нэг юм байна. За өшөө бас энэ watercolor бас нэг юу байгаа. Хоёр юу танарт бас үзүүлээ тэгээ. Watercolor усан бодог гэсэн үг шүү дээ тийм ээ. Art гэдэг ингээд бичингүүд чинь яг тийм app байгаа. За энэ watercolor app гэдэг. За тэгээ яг энэ нь болохоор юутай юм бэ лээ? Кредиттэй тэгээд ингээд одоо надад ганцхан кредит үлдсэн байна. Тэгээд яг хэмжээгээ сонгоод би сая энэ эмэгтэйг зурласан байхгүй. Энэ эмэгтэй хоёрыг за тэгээд миний кредит ерөөхдөө дуусч जैन. Тэгээд би дахиад энийг энэ дээр нөгөө нэг юу зуруулах гэж байгаа ингээд бичин заяа. Би болохоор ингээд толгойдоо юм цэцгэн юутэй тэгээд энэ тэмтэй юм гоё colorful өнгөлөг эмэгтэй зурж өгөөч гэдгсэн. За тэгээд хэмжээг нь бас яхна ингээд өгччихвол хэвтэй юм уу, дөрвөлжин юм уу? Юм босоод зурах юм уу? Би болохоор энэ босоод дөрвөлжин хоёрыг ингээд зурулсан байгаа байхгүй. За яг дахиад дөрвөлжинээр зурулчих. Тэгээ generate image гэтэнгүүт кредит л үт юм шиг байлээ. За энэ нэмэгтэй зурж өгч जैन. За энэ нэмэгтэй бол бас л гоё нэмэгтэй байгаа зү тэ. За энийг хэдүүлээ. Дахиад нэг явжаа тавьчих. За тэгээ энийг яхаа бид нар нөгөө юу яаж болно?
shape cropper гэдэг ингээд гоё хэлбэрт оруулж болно. За энийг би яасан гэхээр яг нэг хүүгээ ингээд найз охиныхон зургтай юм зүрхэн хэлбэртэй юм shape-нд оруулсан байхгүй, хэлбэрт төрсөнд оруулсан тий. За одоо энэ эмгтэйгээ ихтэй гоё юм бүрхий ч юм уу тий юм 100 хэлбэрт оруулъя. За тэхийн тулд бас л бид нар юу руу очино, ап руугаа очино. За тэгэнгүүт юм нохооны зургтай юм shape cropper гэсэн юм ап байгаа. За энийг яагаад харахад за энэ маань ингээд зургийг ингээд тэмдэглэсэн учраас шууд сонгочихж байна. За тэгээ энэчнээс бид нэр дүрснүүдээ сонгоно заяа. За одоо жишээ нь би сая зүрхийг бол яг нь тэр юугаараа сонгосон байгаа. За тэгээд see all гэдэг юм бол энэ чинь бол маш олон дүрсүүд байгаа. Төөрөө дүрсэнд л зүгээр юм уу? За тэгээ хавныг бид тэр ингээд эмгтэйг юу мөг бас ингээд тааруулж болт юм байл шүү. За тэгэл эд дизайн гэдэг энэ наадлынхны зүүн. За ингээл яг нэг эмгтэй маань юм бүрхэд төрсөнд ингээ орчиж байгаа байхгүй бас аягүй зүгээр байгаа ч тийм ээ. За ингээд энэ хичээлийг дуусгая баярлалаа. Баяртай.